Мэргэсэн нэгтлэн бодогчдын институтээс эрхлэн гаргаж байгаа CPA подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор хувийн санхүүгийн ментор Болор Тэ хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Подкастт орсон их баярлалаа. Баярлалаа. Танд өөрийнхөө талаар та бидэнд танилцуулаач. За тэгээ. Би одоо сүүлийн 5 жил орчим хувийн санхүүгийн талаар сонирхоод, судлаад, өөрийнхөө амьдрал дээр бас үр дүн гаргаад, өрөө дарсан, за хадгаламж хөрөнгө оруулалтаас эхлүүлээд сонирхоод явж исэн чинь энэ маань сүүлдээ миний одоо бүр үнэхээр чухал хэсэг болж хувираад, яг одоо би үндэсний телевизэд ухаалаг санхүү телесэтгүүлийн хөтлөгч, Бирич гэх хувийн санхүүгийн чиглэлээр одоо сошиал брэнд үүсгэн байгуулагч, мөн түнчлэн далд хумсрын тал дээр сэтгэлийн шийд гэдэг хөтөлбөрийн ментороор ажилладаг юм 3 юм хийдэг 3 хүүхэдтэй гэрээс ажилдаг ээж гэж бас өргөөлөх дуртай. За ямар сонирхолтой юм те. За тэгмэд би бас таныг ярингууд ингэж бодоглоо. Та ер нь хэр сайн төлөвлөгч юм бэ? Ийм олон ажлуудыг амжуулахын тулд цагаа одоо яаж зарцуулж ажиллаж байна вэ? Ер нь календар тэгээ төлөвлөгч дэвтэр хоёртойгоо байнга л нэлээ ойрхон байдаг. Би бодоодсэн чинь сүүлийн бас нэг 6-7 жил орчим төлөвлөх гээд оролдож байгаа юм билэ. Төлөвлөлт сурахад чинь бас хүнд нэг доор хаяж 3 жил орж байгаа байхгүй юу? Хамгийн анх төлөвлөгч дэвтэр худалдаж авчаал ашиглаж чадахгүй мөнх олгож юм санагдал юу гэж бичихээ мэдэхгүй явж байсан бол одоо нэлээ миний дотны найз амьдралаа төлөвлөлтөд 20 жилээр нь хардаг. Одоогоос 20 жилийн дараа би нэг 59 насн дээрээ ямар байх юм, хэн байх юм, хаана амьдарч байх юм, юу хийх юм гэдгийг эхлээд гаргаж ирж байгаа. Дараа найшлуулна 15 3 жил, 1 жилийн дараа 6 сарын дараа, сарын дараа. Тэгээд нөгөөд чинь бүр задраа 7 хоногийн календар нэг өдрийн төлөвлөгөө олж задардаг. Гэтэ өнөөдрийн хийж байгаа ажил маань, цагаа зориулж байгаа зүйл маань миний нөгөө 20 жилийн дараа очих гэж байгаа цэг рүү чиглэсэн тэрэнд одоо хөрөнгө оруулалт болсон зүйлүүд яваад иддэг. Одоо биднэрс ер нь нөгөө төлөвлөгч дэвтэр бас ашиг сураг байна л да. Тэ өнөөгийн байдлаар би ч гэсэн одоо ингэж айгүй болгоо дэвтэр цуглуулах дуртай. Гэтэ яг таны ярьдаг нөгөө юу бичих мэдгүй ч юм уу тий. Тэгэхээр одоо ямар дэвтэр ашигладаг талаараа та сонирхолооч. Олон янзын дэвтэр ашиглаж туршиж үзлээ. Тэгээ яг одоо сүүлийн 2 жилд би тэнцвэртэй төлөвлөлт гэдэг дэвтэр би бас өөрөө борлуулдаг. Дэвтрийнхаа бас сургалтуудыг заадаг ийм дэвтэр байгаа. Тэнцвэртэй төлөвлөлт гэдэг маань амьдралыг нөгөө 8 тойрогт гэж хараад зөвхөн ихэнх хүмүүс энэ амьдралыг ажил гэж боддог юм байна л да. Ажил эсвэл гэр бүл гэдэг нэг хэдхэн зүйлийг хараад байдаг. Гэтэл амьдрал гэдэг чинь буцаагаад одоо бидний сүнслэг байдал гэж юу юм? Ажил, карьер, мөнгө, санхүү, амьдралын тав тух, эргэн тойрон, дүр төрх, гадаа төрх гэдэг ингээд олон юмнаас бүрдсэн том бялуу гэж харах юм бол жижиг зүсмүүдтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэнцвэртэй төлөвлөлт гэдэг амьдралыг 8 талбар дээр нь төлөвлөдөг, тасгалууттай тийм дэвтэр ашигладаг. За амьдралын 8 талбарын талаар одоо таны ер нь бодол ямар байдаг вэ? Бид нэр одоо жишээлбэл надад ингээд та зөвлөгөө өгвөл яаж одоо гэр бүлтэй цагаа яаж зарцуулах уу? Тэ ажил мэргэжилтэй цагаа яаж зарцуулах хэрэгтэй байдаг вэ? Хамгийн эхлээд аз жаргалын 8 тойрог гэдэг дасгал гэдэг дэвтэр дээр маань тэр тойрог болохоор 8 ийм бялууны зүсэм шиг 8 хэрчмийг оноо өгж агаад асуултанд хариулж агаад буддаг байхгүй. Тэгээ би жишээ нь 2025 оныхоо зураг будсан чинь амьдралын чанар гэдэг хэсэг маань хамгийн жижигхэн гарч ирсэн. Тэгээ би тэндээсээ харж агаад ажил, карьер гэдэг хэсэг маань айгу томроо авцсан, сүнслэг амьдрал гэдэг маань томроо авцсан. Тэгвэл би хамгийн жижигхэн байгаа хэсэг дээр энэ жил илүү анхаарай 25 онд. Илүү анхаарай гэдэг зорилго тавиад. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөртөө гаргах цаг хугацаа, гэр орноо гоё тогтжуулах, үр хөвгттэйгээд өнгөрүүлэх цаг хугацаа нэр илүү анхаарах юм байна гэд. Ер нь гэхдээ хүний амьдрал болгоо юм төгс төгөлдөр биш шүү дээ тий. Алдаа дутагдaltaй эсгүүд байгаа. Энэ нь муу гэсэн үг биш. Миний амьдралын 8 талбарын аль нэг хэсэг нь жижиг гарлаа. Жишээ нь би мөнгө санхүүг орхисон байлаа. Би хосын харилцааг орхисон байлаа. Би эрүүл мэндэд орхиод явцсан байлаа гэдгээ харна гэдэг нь муу зүйл биш. Нэгдүгээрт нь хэлгээд гутрах хэрэггүй. Харин ч маш сайн зүйл. Би чи энийг гэгдүүлээд байгаа юм байна шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд би энд анхаарай. За би эрүүл мэндэ хайцсан юм байна. За би мөнгө санхүүг орхисон юм байна. Тэгвэл би юу хийх вэ гэдэг дараагийн төлөвлөгөөнүүдийг гаргаж ирэх хэсэг нь хамгийн чухал гой хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд 25 онд амьдралын чанараа хайчжээ. Тэгэхээр би өөртөө юу гэж хэлсэн гэхээр за тэгвэл өглөө хосоод хүүхдүүдийнхээ өглөөний цаг бэлддэг бай. Гэр орноо илүү гоё тогтжуулъя, тав тухтай болгоё. Тэгээд оройны хоол идэхэд яг одоохондоо бид нар ч ингээл уц үзгээл те зургт руугаа явах гэдэг нь шүү дээ. Энийг болиулъя, эрт унтцгаач гэдэг юм уу? Яг алдаад байгаа хэсгээ би олж аваад тэн дээрээ сайжруулалт хийхээр энэ жилээ төлөвлөдөг гэдэг нь надад их таалагдсан.
Төгс ол биш. Гэхдээ сайжруулах боломжууд байна гэсэн үг тийм. Хувийн санхүүгээ ер нь хэрхэн төлөвлөх ёстой гэдэг. Ихэнх хүмүүс юу гэж боддог гэхээр за би бол ингээд цалингаа орлоготой ингээд заавал санхүүгөө төлөвлөд авах хэрэг байхгүй гэж үздэг. Тэр талаар та зөвлөгөө өгөөч. Хувийн санхүү бол үнэхээр ярахад хамгийн гой дуртай сэдв манайгаа. Энэ жилээр би бирэж гэдэг одоо 5 жил болж байна. Групп хөгжүүлээд сургалтууд гаргаад. Хувийн санхүү дээр хамгийн түрүүнд санхүүгийн эрхчлөлөө бүтээх гэдэг шийдвэр их чухал гэдэг юм. Одоо санхүүгийн эрхчлэлд хүрсэн хүмүүстэй би уулзаал ингээд явж байхад нийтлэг нэг юм ажиглагдаж байгаа. Тэр нь тэр хүний гаргасан шийдвэр. Тэр шийдвэрийг хүн гаргаж болон гарахгүй ч гэж болно таахгүй юу? Хүн болгон тэрийг гаргах албагүй байгаа шүү дээ. Зүгээр ингээд явж иж болно. Гэтэл ер нь яагаад би юм өртөө байгаа юм бэ? Ер нь яагаад миний мөнгө надад хүрэхгүй байгаа юм бэ? Ер нь байли. Ер нь би санхүүгийн эрхчлэлд төрье. Тэгвэл санхүүгийн эрхчлэл гэж юу юм гэдгээс бүх юм эхэлнэ гэсэн үг. Санхүүгийн эрхчлэл нь маш энгийн зүйл. Хүмүүс боддоо одоо тичнээ тэр бум мэр бум гэж бодож байна. Үгүй тийм зүйл ерөөсөө биш. Санхүүгийн эрхчлэл гэдэг нь одоо жишээ нь танд сар болгон гардаг тогтмол зардал гэж байгаа тийм. Ойролцоогоор тэгтэл хүн болгоны өөр ганц бие хүнийх олон хүүхэдтэй айлын өөр. За жишээлбэл манайх нэг 2 сая төгрөгийн зардалтай байлаа гэдэг төсөөлье. Байрны мөнгө, утасны мөнгө, интернет, хоол хүнс бүхэд ороод. Тэгвэл 2 сая төгрөгийг сар болгон надад цалин болгож өгөх хэмжээний пассив орлого буюу 2 сая төгрөгийн өгөөж өгдөг хөрөнгийг би болгоход миний хувьд санхүүгийн эрхчлөө. Тэр нь ойролцоогоор яг одоогийн Монголын ингээд хөрөнгийн бирж дээр харахаар нэг 100 гаруй сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 гаруй сая төгрөгийг өөрөө бүгдийг цуглуулна гэсэн үг ерөөсөө биш. Хэдэн жил цуглуулахаас хамаарат олон жил цуглуулах юм бол миний оруулах мөнгө маш бага. Өгөөж хүүнд маш өндөр гардаг. Хэрэв би 100 сая төгрөгийг 30 жилийн хугацаанд цуглуулъя гэвэл би өөрөөсөө маш бага мөнгө гаргана. Тэгээд тэр мань хүү өгөөж нэмэгцээргаад 100 сая болчихно. Үгүй би 10 жилийн дотор цуглуулъя гэвэл магадгүй би нэг 40 50 сая төгрөг өөрөөсөө гаргаад бусд нь хүү өгөөжөөр ороод ирнэ. Их мэдчлэн. Тэгэхээр надад эхний ээлжинд ямар хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг бодож тооцож гаргах хэрэгтэй. Дараад нь тэр мөнгө орж ирэх тэр хөрөнгийг бүтэе гэдэг шийдвэрээ. Тэр нь урт хугацааны тоглоом. Уйтгартай тоглоом. Тэгээд тэрийг тоглоё гэдэг шийдвэрээ гаргаад яг өнөөдрөөс эхлээл орлогын 10%, 20%, 30%-аар хөрөнгө оруулалтууд хийгээд хөрөнгө оруулалт гэдэг дээр би бонд хувьцаа хэлж байгаа. Тогтмол хийгээд явах нь санхүүгийн эрхчлэл урт хугацаанд бий болгодог. Тэгэхээр одоо ингээд 2 сая төгрөгийн тогтмол зардалтай тийм. Би нэг тогтмол зардал 2 сая 3 сая төгрөгийн нэг цалингаа орлоготой байлаа. Сая төгрөг нь бол мэдээж ингээд урсгал зардалтай ингээд явдаг. Тэгэхээр одоо тэр цай орлогоос хэдийн хэмжээний мөнгөний хөрөнгө оруулалтанд оруулаад явбал ашигтай байх вэ? Тэр хүний төлөвлөгөөнөөс хамаарна л да. Санхүүгийн эрхчлөөгөө яг яаж бүтээмээр байгаа юм? Хэдэн жилийн дотор бүтээмээр байгаа юм? Хурдан бүтээхийг хүсч байвал ахиухан мөнгө хийсэн дээр 30%, 40% хийсэн дээр бүр талын ч юм уу цалингийнхаа талаар нь хөрөнгө аваад иж болно. Тийж их яарахгүй байна удаан. Тэр хүн залуу хүн гэж болно шүү дээ. 20 настай хүн гэж болно. Би 30 жилийн дараа бүтээч гэдэг юм. Тэгвэл их бага мөнгө хийж болно. Гэхдээ хамгийн багадаа та олж байгаа орлогоос 10% нь тогтмол хөрөнгө оруулалт хийдэг дадлыг өөртөө бүтээгээрэй гэж би хүмүүст үнэхээр хэлмээр байгаа. Дадал гэдэг чинь яадаг үлээ яг шүд угааж байгаа юм шиг бүр нэг хийхгүй бол болохгүй сонин тийм мэдрэмж сүулдэ орж эхэлдэг юм. За цалин орлоо дон гэл цалин ороод ирэнгүүт нь за жишээлбэл дансанд сая 500 цалин орсон байлаа гэж харахад сая 500 сая төгрөгийнхээ 10% буюу 150 сая төгрөг нь миний хөрөнгө оруулалт. Намайг ирээдүйд санхүү эрхчлөлөнд хүргэх миний хөрөнгө гээл шууд нөгөө хуцааныхаа даас руу шилжүүлчихдэг ч юм уу те. За үлдсэн мөнгөөрөө сайхан ад жаргалтайгаар зарцуулт хийгээд нэг гой баяр хөөртэй. Мөнгө гэдэг бол хүнийг их гой жаргалтай байлгах хэрэгтэй зүйл гэдэг. Хүмүүс харамсалтай яг энэ энергийг, энэ философиг ойлгохгүйгээр мөнгөний төлөө санаа зовж, стресстэж их зовдөг байхгүй. Гэтэл мөнгө биднийг зовох гот тэм зорилготой биш. Мөнгө чинь бидний найз, их сайхан зүйл. Биднийг жаргалтай байгаасаа ч хүсдэг. Тэгэхээр хүн одоо би өөр дээр анзаарч байна. Яхаараа хүн мөнгөний тал дээр их жаргалтай амьдрын гэхээр орлого ороод ирэнгүүт хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт руугаа хийцэн, бас нэг хадгаламж руугаа нэг мөнгө хийцэн. Тэгээд үлдэгдлээ ингээд зарцуулж явахдаа хүн их жаргалтай байд юм лээ. Яг л хийх юмаа хийц учраас. Гэтэл би юу ч хадгалаагүй бүгдийг үрээд нэмээд би зээл аваад явж байгаа бол тэр чин цаанаас энерги хувьд аягүй гонигтай харамсалтай мэдрэмжийг хүн төрүүлээд идэм лээ. Одоо сүүлийн үе танд өөртөө зориулж хөрөнгө аль салбарт хөрөнгө оруулаад байна? Би их одоо оюуны хөрөнгө оруулалт өндөр хийдэг. Хамгийн сүүлд жишээ нь 7 сая 100-аар хичээл худалдаж авчаад сурж байгаа. Тэгэхээр өндөр дүнтэй сургалтууд, чанартай хичээлүүдэд хөрөнгө оруулалт хийх их дуртай. Тэрнээс гадна эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, фитнест явах, хоол хүнсээ анхаарах. Одоо би сүүлийн 2 жил хоолоо өөрчлөөд 10 кг хассан.
Хүнийг ерөөсөө маш их ядраадаг зүйл сахар байдаг юм байна, гурил байдаг юм байна, боловсруулсан хүнс байдаг юм байна гэд өөр дөр мэдрээд явж байгаа байхгүй. Тэгээд нойр байна тий, нойрон дээр ажиллах гэд олон хөрөнгө оруулалт гээл яг тэр чиглэлд илүү байгаа. Монголын хөрөнгийн бирж байдаг тий. Одоо аль хувьцааг сүүлийн үед худалдаж аваад байна, хэр өгөөжтэй байна. За их сонирхолтой гоё асуулт. 2 жилийн өмнө би хувьцаа авч эхэлсэн. Тэгээд хувьцаа аваад хасах 40% алдагдал руу шууд унсан. Тэгээд яагаад гэсэн бэ гэхээр нэгдүгээрт нэг яарж байгаа юм, хоёрдугаарт нэг өндөр дүнгээр орж байгаа юм. За яг миний хувьд тухайн үед л өндөр дүн 7 сая төгрөгөөр би нэг дор ингэж хувьцаа авч байгаа байхгүй. Өөрөө мэдлэггүй, судалгаа юуч байхгүй. Хүнийг ингээд хилцэн үгийг ингээд тавтаад хапуг авчих, төмөн шуудыг авчих, тэрийг авчих, энийг авчих гэх тэдрийг авчиж. Тэнгүүд хасах 40% уналттай байсан 2 жил өмнө. Тэгээд дараад нь би хувьцааны сургалтанд суусан. Баян мөнх гэдэг багш тийм хичээл явуулдаг. Баян мөнх шиг хичээл суугаад одоо нэг юм ойлгож байгаа байхгүй. Гэд. Нэгдүгээрт нь би багц бүрдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь сайн компаниудыг би тайлангийн орж үзэх хэрэгтэй байна. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийх хэрэгтэй байна. Багахан хэмжээний. За тэгээ багц бүрдүүлээд хувьцаануудаа нэмж аваад явж байгаа. Одоо миний нөгөө 40% алдагдал чинь нэлээд багасаад эрэг рүүгээ орох гээд явж байгаа байхгүй. Тэгээд одоо яг нэг хувьцаа гэж байхгүй. Олон төрлийн компаниудын хувьцаа эзэмшдэг. Тэгээд тэдгээр хувьцаанууд нь жишээлбэл миний өөрөө хэрэглэх дуртай компаниуд байдаг. Хамгийн сүүлд авсан хувьцаа гэхээр QPay гэдэг хувьцаа байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь QPay ашиглаад байгаа. Та QPay-ээр төлөх хэрэг тийм гэл ингээд төлж байгаа буюу тэр бизнес чинь одоо яг нийгэмдэр жинхнээс үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Апо компани хувьцаа, миний өөрийн хэрэглэдэг компаниудын надад таалагддаг, засаглан таалагддаг, бас гадаадын хөрөнгө оруулалттай байх тусмаа илүү шудраг байдаг, ногдол шиг тараадаг ч гэдэм үзүүлэлтүүдийг хараад энэ ерөнхийд бол маш энгийн зүйл. Бид нар бодохдоо айгүй төвхтэй гэж бодоод байдаг. Тэгээ жишээлх юм бол өчигдөр би нэг 100 мянган төгрөгөөр Апогийн хувьцаа худалдаж авч байгаа. Тэгэхэд Апо компани хувьцаа яг одоо нэг 995 төгрөг байгаа байхгүй нэг ширхэг хувьцаа. Гэтэл 995 төгрөгөөр дэлгүүрийн лангуун дээр нэг чихэр ч юм уу за бараг худалдаж авч хүрэхгүй шүү дээ. Нэг ундаач авч хүрэхгүй тий. Тэгтэл бид нар чихэр ундааг бичээнийг ч юм уу 3000 төгрөгөөр 5000 төгрөгөөр аваад идчихдэг. Нийхэн боддгоо. Яг тэрэн шиг 5000 төгрөгөөр нэг их юм бодоод байлгүй хөнгөн аппликейшн руугаа орлоо. Тэдэн ширхэг хувьцаа гэж дарлаа. Хэдхэн секунд л болтой. 20 секунд орчим. Хувьцаа худалдаж авдаг таталтай болоосаа гэж би хүсдэг. Яг одоогийн байдлаар Монголын хөрөнгийн бирж маш жижигхэн, оролцсон тоглогчдод их цөөхөн, энийг мэддэг хүмүүс нэг цөөхөн. Тэгтээ гоё ашгаа хүртээд явдаг. Ингээл хувьцааны ногдол шиг альмонг ороод ирдэг. Тэ? Айгаа өрөг гэж их хүртдэг. Тэгээд тэдгээр хүмүүс ирээдүйд бас их баян хүмүүс, хэрэгчлөөтэй хүмүүс. Харин мэдхгүй хүмүүс зөндөө байгаад байгаа. Мэдхгүй хүмүүс яаж яах гэхээр өөрөөсөө их төвөгтэй асуултууд асуудаг. Миний мөнгөтэй алга болчихвол яах? Худлаа юм шүү. Их мөнгөтэй ижиж тэр хөрөнгө оруулалтыг хийн минь. Одоо 995 төгрөгөөр хувьцааны хөрөнгө оруулалт хийж болдог гэдгийг мэдтгүү гэх юм уу? Тиймэрхүү юмнууд байж ажиллах. Ногдлох шиг нөх юм уу? Яг өгдөгөө гэлээ. Тий. Одоо тэгвэл та хувьцаа худалдаж авах уу, хадгаламж хийх үү гэдэг сонголтоо хэрхэн хийдэг вэ? Хувьцаа гэдэг чинь хөрөнгө оруулалт. Зөвхөн хөрөнгө оруулалтын дотор зөвхөн хувьцаа байгаа юм шиг л те бондж байгаа, үйл хөдлөгч байгаа. Харин хадгаламж гэдэг чинь яг ийм хоёр өөр тусдаа ойлголт тахгүй хүмүүс их холиод байдаг. Жишээ нь би хувийн санхүүгийн ментор зөвлөгөө өгөөд явж байхад хүмүүсээс одоо их ирдэг асуулт байгаа. Би мөнгө цуглуулж агаад үрчээд байна гэдэг байхгүй. Тэгэхээр хариулт нь юу гэхээр хадгаламж гэдэг чинь цуглуулж агаад үрэх зорилготой мөнгийг хадгаламж гэж нэрлэдэг юм аа. Тэгэхээр үрхэн зөвөө гэд би тайвшруулдаг. Харин хөрөнгө оруулалт гэдэг нь ийшээ хийгээд байгаа мөнгөө хизээч үрэхгүй. Жишээ нь би өөрийнхөө хувьд одоо 9 жилийн дараа гэхэд 1 тэрбумын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх зорилготойгоор ингээд жохонор хөрөнгө оруулалтаа нэмээлдэг байхгүй багаар хөрөнгө оруулалт руу оруулж байгаа мөнгийг би хизээч үрэхгүй харин энэ багц өөрөөсөө юм цалин тавьдгийг пассив орлого гэдэг. Ногдол ашааг өгөөж хүү гэдэг данс руу мөнгө орж ирдэг байхгүй. Тэрүүгээр нь ирээдүйд амьдрах зорилготой. 1 тэрбумын багц сар болгон 15 сая төгрөгийн цалин надад тавьж эхлэе. Тэгэхээр зөвхөн өгөөжийг нь хэрэглэн үндсэн мөнгөө хизээж авч өрөхгүй өр хүүхдүүдэд өвлүүлнэ гэдэг зүйлийг хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Харин цуглуулж агаад аялал явцдаг мөн хүүхдийн төлбөрийг төлждөг ч юм уу тий гар судалдаж авдаг зүйлийг хадгаламж гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ чинь тусдаа аль алийг хийж явдаг сар болгон тэнцвэржүүлээд явах хэрэгтэй тий. Хоёлаа байх хэрэгтэй. Одоо та хувийн менторын хувьд тий байнгын сургалтын сууж оюуны хөрөнгө оруулалт хийдэг гэж сүүлийнхаа тэр суусан сургалтынхаа талаар бас та мэдээлэл өгөөч. Ямар сонирхолтой сургалт байсан бэ? Энэ их сонирхолтой хичээл яг одоо явагдаж байгаа. Канадад байдаг болормаг коучинг хичээл сууж байгаа байхгүй. Тэгээд эдгэрлийн тойргийн хөтөж бэлтгэх гэдэг юм 6 сарын курс. Тэгээд энэ дээр би яг одоо юу мэдрээд явж байгаа нөхөр
мэдрэлийн ийм алдартай олон улсын хэмжээний доктор хүний бүтээсэн хөгжмийн зохиогчтой хамтарсан тийм аяыг сонсдог. Тэр аяыг 30 минут сонсох үед миний биеийн бүр эсийн төвшөнд мэдрэлийн системүүд дээр тийм мэдрэлүүд явагддаг, сэргдэг гэсэн үг. Тэгэхээр над дээр бага насны травманууд их байдаг юм байна. Ер нь дэлхийд байгаа ихэнх хүмүүст байгаа л да. Жишээ нь юу гэвэл би яг тэр аяа сонсож байхдаа 5 настай хахад гэр дотор маань тийм зодон, архиталт юм болоод байгааг би мэдрээд байгаа хгүй. Тэр маань одоо идэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бага наснд хүнд бэрхшээлийг туулсан ч юм уу тий тэр хүмүүстийн мэдрэл айгу хэрэгтэй байдаг гэдэг. Яг энэ чиглэлээр өөртөө хэрэгтэй юм болсороод явж байгаа гэсэн үг л тий. Тэгээд хаажимдаа ийм хүмүүс туслах зорилготойгоор өөргөө ингээд айс сонсоод ингэж одоо нэгсний бяцлал байна уу? Нэг тий гипноз гэж нэрлэжлээ юм л да. Тийм шинжлэх ухаанаар батлагдсан гайхалтай арга. Тэгээд хоорондоо ярилцдаг 5-5-аараа бүлэг болж байгаад ярилцаараа хүн бас их гоё онгойж өөрийнхөө учрыг олж идэрч эхэлдэг юм. Өөр одоо ингээд хувийн санхүүгээр зөвлөгөө авах гэж байгаа хүмүүст одоо зориулсан одоо одоо юу гэдгийг зөвлөө өмчтэй анхааруулга тийм юунад юуны өмнө би одоо үндэсний телевизээр мегмар гараг болгон 19 сараас ухаалаг санхүү телесэтгүүлгээр нэвтрүүлэг мань гардаг. Нэвтрүүлгийн маань бас үзвэл нэлээд хөргөн цэгцтэй мэдлгүүдийг ингээд өгөөд явж байгаа шүү гэд хэлмээр байгаа. Энэ жил бас багтаж гоё ном бичих зорилготой явж байна хувийн санхүүгийн. Тэгээд би нэг зүйлийг хүмүүст ойлгуулахыг маш хүсдэг. Хэрвээ танд санхүү өргөчлөө одоо сонирхолтой санагддаг бол та өөртөө бүтээе гэж боддог болвол санхүү өргөчлөөг мөнгөөр бүтээдгүй шүү гэж би хэлмээр байгаа. Хүмүүс тэгж андуурдаг байхгүй. Санхүү өргөчлөөг цаг хугацаагаар бүтээдэг. За жишээлх юм бол одоо хоёулаа яг хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдлээ гэж бодъё. Гэтэ чи болохоор надаас ингэ төрүүлээд хөрөнгө оруулалтаа эхлүүлсэн гэж бодъё л да. Би болохоор 3 жилийн дараа чамаас дараа нь ойлгоод эхлүүлж байна гэж төсөл. Гэхдээ та надаас бага мөнгийг хөрөнгө оруулалт руу хийсэн. Би болохоор 3 жилийн дараа эхлээд их мөнгийг хийсэн. Бид хоёрын эцсийн үнийн дүн хин өндөр гарах вэ гэхээр төрүүлж эхэлсэн хүнийх нь үнийн дүн өндөр гардаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг бол мөнгөний тоглоом биш, энэ бол цаг хугацааны тоглоом. Яг л өнөөдөр та нэг ширхэг одоо апог хувьцаа авсан байлаа гэж төсөөлөе л дөө тий. За өөр ямар ч компани хувьцаа гэж бодлоо. Нэг ширхэг хувьцаа авсан байлаа гэж бодъё. Авсан өдрөөсөө эхлээд таны төлөө ажиллаад эхэлдэг байхгүй. Өсөд өөрөө томроод эхэлдэг гэсэн үг. Хөрөнгө тарганы хөрөнгө гэж ярьдаг. Талхны хөрөнгө. Тэр чинь яадаг үл ингээд томроод идэх тий хөөгөөд. Тэгэхээр яг энэ гайхалтай философиг та хэрвээ ойлгочих юм бол эрт эхлүүл би хоцох юм байна гэдэг мэдрэмжийг л авчих юм бол за их мөнгөтэй хүмүүс л идэг байлгүй дээ. За миний өнөөдөр олж байгаа мөнгө миний амьдралд хүрэхгүй байгаа юм чинь дээ ч гэдэг юм бодлуудаа орхиод эрт эхлүүл хожноо гэдэг яг дөрмийн мас санаа. Тэгээ багад үнгээр 10,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр хамаагүй эхлүүлээд хуримтлал явж хахад мөнгөний энерги гэдэг чинь гайхалтай. Мөнгөө татдаг гэдэг философи байдаг. Бас ингээд мөнгө хадгалаад явж байгаа нь үргэлгэн зан өөрөө засагддаг. Утгагүй санагддаг. Мөнгөө димэд юм дөрөнд утгагүй санагдана. Нөгөө ингээд өсөөд байгаа хөрөнгө гэдэг өсөөд байгаа мөнгөө хараад их гой мэдрэмж авдаг. Мөнгийг хайрлаж эхэлдэг. Тэгээ их ухаантай болж эхэлнэ. Энийг бүх хүмүүст ингээд зааж өгмөр санагдана. Бодит байдал дээр нөхцөл байдал хүндлээ шүү дээ. Маш их үр зээлийн тойрогт бид нар амьдарч байна. Нөгөө уртчлагаагүй ап мав гэдэг маркетингууд бидний тархийг эзэлж байна. Тэ аппликейшны зээлүүд одоо хувийн зөвлөгөө өгöd явж хахад 100 сая өртөө хүмүүстэй би уулзчих. Зарим өндөр одоо тэр бомын ч юм бүр үр мөрлөө орсон хүмүүс амиа орлох тухай бодоод эхэлсэн байдаг. Залуучууд нөгөө мөрөөдөө тоглоом бит мэтэд мөнгө алдсан хүмүүс, байраа алдсан хүмүүс байдаг. Тэгээд эдгээр зөвлөд хүнд их стресс болж орж ирдэг байхгүй юу? Хүнийг их шаналгадаг, нойрыг хагасалж эхэлнэ, зовоодаг байхгүй юу? Тэрийн тоглоом биш. Тийм учраас маш гоё ухаалаг байгаад бага дүнгээр зөв яваад яарахгүйгээр шунахгүйгээр гол философиг нь ойлгох гээд нэг ширхэгч гэсэндээ ингээ санхүү мөнгөтэй холбоотой ном авч уншаад за миний хамгийн хайртай номнууд гэвэл Саятан хөрш гэдэг ном үнэхээр гоё. Жинхэнэ баян амьдрал бол тансаглал брендийн хувцс биш гэдгийг тэнд ойлгуулдаг. Тэд нар бол бүгдээрээ тарих угаалт бүгд хуурамч юмнууд гэж яг тэр номноос би ойлгож ирсэн. Игэл жирийн даруухан амьдрал бол хамгийн гоё гэдгийг тэндээс би ойлгодог. За Вавилоны хамгийн баян хүн гэдэг орлогынхаа 10% хадгалах ямар ижидтэй талаар тэг зөндөө олон гоё номнууд байгаа. Нэг ширхэг номч гэсэн авч уншаад энэ талаар бодож үзээд цаг зориулаад яваасай л гэж хүмүүст хэлмээр байна. За таны ярианаас мөнгнөөс илүү цаг хугацаа чухал юмаа гэж хэлж штэ тий. Тэгэхээр би яг цаг алдахгүй өнөөдөр би хөрөнгө оруулах, өөртөө хөрөнгө оруулахыг хүсэж эхэлж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо яаж хөрөнгө оруулах вэ? За гоё асуулт байна тий. Хөрөнгө оруулалтыг хийхэд одоо бүр хэлбэрхэн болцсон. Жишээлх юм бол гар утсан дээр аппликейшн татна. Тэгээд аппликейшн ашиглаад
дансаа цэнэглээд хөрөнгө оруулалтайчтэй. Гэхдээ хоёр төрлийн аппликейшн байгаа. Нэг нь болохоор автомат хөрөнгө оруулалтын аппликейшн гэж байгаа. Тэр нь та болохоор мөнгөө байршуулаад болоо. Жишээлбэл одоо мандал хуримтлалч гэдэг юм уу, автоматаач гэдэг юм аппликейшн бас хөгжөөд явж байгаа. Та мөнгөө ингээд шилжүүл чинь мэрэгжлийн хүмүүс таны өмнөөс бонд хувьцаа, гадаадын хувьцаа энэ төр авчдаг. Одоо би болохоор автомат ашигладаг. Би Tesla-гийн хувьцааг авсан явж байгаа байхгүй. Тэгэхээр би өөр аваагүй. Мэрэгжлийн хүмүүс миний өмнөөс хийгээд би шимтгэл төлдөг гэсэн үг. Нэг ийм хувилбар. Нөгөөх нь болохоор Apex Trader юм уу, голомт капитал ч юм уу, Investcorp гэдэг юм тийм хөрөнгө оруулалтын брокер компани хувьцаанууд одоо аппликейшнууд аа. Тэднээс та өөрөө сонгож байгаад нэгийг нь татаж авлаа. Дансаа цэнэглэлээ. Та тэнд байгаа дансанд байгаа мөнгөөрөө өөрөө хувьцаа авдаг. За би Апог хувьцаанаас 2-ыг авчий. QPN хувьцаанаас би 10-ыг авчий. Төмөш удаас би 3-ыг авъя гэдэг юм уу. Өөрөө багц бүрдүүлдэг. Энэ нь их энгийн бидний хаан банкны аппликейшн ашигладагтай яг адилхан амархан зүйл байдаг юм аа. Тэгэхээр банк хөрөнгийн бирж гэдэг хоёрыг хэдүүлээ Монгол гэрийн хоёр багна гэж харъя л та тийм. Хоёулангийн бид нар мэддэг, хоёулангийн ашиглаж чаддаг байх нь эрүүл санхүүгийн систем. Гэтэл бодит байдал дээр бид нар банкыг мэднэ. Олонт банк, хаан банк, зээл өгдөг, хадгаламж үүсгэж болдог банкыг маш сайн мэддэг, хаана байршдаг. Тэгвэл хөрөнгө оруулалтын брокеринг компани гэхээр бид нар мэдхэ болчихж байгаа. Ямар компани бэ? Хаана байдаг юм гээд. Тэгэхээр MSEC юм байна. За яг хоо энийг яг бол Google руу ороод хөрөнгийн бирж гэдэг үгээр хайхаар манай хөрөнгийн биржийн вебсайт гарч ирдэг. Хөрөнгийн биржийн вебсайтнаас бид нар яг өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 52 брокеринг компанитай танилцаж болно. Тэгээд харж агаад би аль компани дээр данс нээх үү? Нөгөө банкаа сонгож байгаа юм шиг адилхан. За би энийг сонглоо. Голомт капиталыг сонглоо. Би эдний дээр дансаа нээлээ. Би эдний дээрээс хувьцаа аваад явчихнаа ч гэдэг юм уу. Ийм энгийн зүйл байдаг. Тэгэхээр нэг жоохон цаг гаргаад хайж үзэх тий асуух. Тэгээд энэ дээр би бас нэмээд нэг зүйл хэлмээр байгаа. Монголын үнд цасны төвлөрсөн хадгаламж гэж газар байдаг. Чингэлтэй дүүргийн урд офис нь байршдаг. Тэр газар очоод иргэний үнэлгээтэйг очоод 1990 онд над дээр хувьцаа үүсчүүгүй юу гэж шалгах хэрэг байна. Цэгэр хандсалбар. Тэгэхгүй болохоор яг одоо тэнд 8 тэрбум төгрөгийн хувьцаа ингээ зүгээр эзний үлээгээл байгаад байгаа. Намайг ирж аваач гэд гацсан. Тэрийг очоод тухайн үед амьд байсан бүх хүн одоо нас орсон ч гэсэн нас орсны гэрчлэгийг нь ашиглаад очоод хувьцаануудаа өөрийн болгоод данс руугаа шилжүүлээд эргэлтэнд оруулаад өсгөөд бас яваасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр 2025 онд та нэг тэр офис дээр очих нэг ажилтай шүү гэд хүн болгон тэрийг бас хөөцөлтөө хэрэг байгаа шүү гэдэг зөвлөмж өгье. Зөвлөмж байна. Одоо ихэнх хүмүүс одоо нэг цалингийн орлоготой байна. Яг зөвхөн тэгэхээр ингээд орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар бас та зөвлөгөө өгөөч. Тийм. Тэгвэл нь олж байгаа орлогоноос хүрэхгүй байгаа байхгүй амьдралд нь тий. Тэг яалтгүй нэг үр зээл рүү орчтой. Тэгэхээр юу нөгөө хөрөнгө оруулалт өнөөдрийнхөө зардлыг тэнцвэрлээд бараг одоо миний ярьж байгаа хэрэг сонсгож барах хүсэхгүй байх магадaltaй байхгүй тий. Тийм шүү. Яг бодит байдал тийм байгаа. Жишээлбэл нэг цалин сая хэдэн 100 2 сая төгрөг ч юм уу тий. Тэгээд амьдралын өртөг их өндөртэй шүү дээ. Манайд амьдрахад ч юм бас. Тэгээд үр хүүхдүүд, эрүүл мэнд гэл олон асуудлууд үүсэж байгаа. Тэрийг би ойлгож байгаа. Тэрэн дээр нэг ийм чухал бүр суур ойлголтыг ярмаар байгаа. Scarcity mindset, abundance mindset гэж одоо их сүүлийн үед ярьдаг болчихлоо. Scarcity гэдэг үг нь болохоор монгол руу би гачигдал гэж орчуулдیں۔ Өөрөө. Тэгтээ яг англи хэлний үгийн үндсийг харахаар аимшигын хот гэдэг байгаа байхгүй. Scarcity гэдэг. Тэгэхээр энэ зүйл гачигдaltaй сэтгэл зүй гэдээ би тийж хэрэгэлдэг. Зарим хүмүүс бол ядуу сэтгэлгээ гэж бас их ярьдаг. Энийний гарал үүсэл нь хаанаас юм бэ гэж хэдүүлээ бодож үзээ л да тийм. Хүн ер нь мөнгөтэй холбоотой мэдрэмж өөрийн харах үнцгийг аав ээжээс авдаг. Харин аав ээжүүд маань өөрийнхөө аав ээжээс авдаг. Өвөө эмээгс гэсэн үг. Өвөө эмээ маань ямар нөхцөлд амьдарч исэн талаар хоёлаа бодъё л доо. Хүнд үе байсан. Магадгүй бүр дайны дараах үе байсан. Зарим бүр дайнд оролцож исэн ч гэж магадгүй. Хоол хүмүүс хомсдолтой. Аав ээжийн маань үе бас хэцүү байсан тий. Талханд очиралтай байсан. Тэгээд юм хомс юм байсан үе. Гэтэл аав ээж маань тэр үеийн мэдрэмжээ биднэрт өгсөн байна. Бид нар өнөөдөр ямар үед амьдарч байна? Супермаркет дотор ямар олон сонголт байна вэ? Бид нар өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой цаг үе сургалтаа гаргаж болж байна. Одоо ингээл подкаст гэл оюуны бүтээлүүд хөрөж болж байна. Сошиал медиа хөгжчихсөн, технологи хөгжсөн маш баян цаг үед яг дээр үеийн scarcity тэр гачигдaltaй ядуу сэтгэлгээтэйгээрээ одоо цаг дээр амьдраад авах үед орлого бага байдаг. Тэгэхээр нөө сэтгэл зүйн хувьд дотроо юм шилжилт хийх хэрэгтэй гэсэн үг. Тэр дайны үеийн сэтгэл зүйнээс салах хэрэгтэй гэсэн үг байхгүй одоо тийм шиг гэсэн үг. Тэгэхээр би яг өнөөдөр 25 онд та хоёр амьдарч байгаа л өөрийгөө сард хамгийн багадаа 10 сая төгрөгийн орлоготой байна гэдэг шийдвэрийг гаргасан.
Нэг бичээд үзээсэй дэвтэр дээр. За би сард 10 сая төгрөгийн орлого олё. Яаж олох вэ гэж задлаад үзээсэй. Хамгийн гол нь тэр тасгалаа хийчээд ингээд өөрөө нэлээд шокод орох байх. Хүш энэ боломжтой байсан юм гээд би яагаад хизээч энэ талаар бодож үзээгүй яваад байсан юм бэ гэдэг тэр асуудал үүсээд байгаа байхгүй. Тэр одоо цаг үед маш олон боломж байгаа. Мэдээж хэрэг өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөртөө ихтэй олох хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө голоод бусдаас дутуу гэж бодоод чамлаад явж байгаа хүний орлого өсөхгүй. Өөрийгөө хайрлаад би ч онцгой юм байна. Би ч гайхамшигтай юм байна гэд тэр үед бол орлогыг өсгөж болно. Олон боломжууд нэгтсэн ба. Сард 100 сая орлоготой залуучуудаа гараад ирсэн юм шүү дээ. Тэр хүмүүс яагаад юм гэхээр тэр сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадаад байгаа юм тий. Одоо тэгвэл нууц шил олон сурагч нар байгаа тий таны одоо ингээд зөвлөгөөг аваад амьдрал санхунд дэшилсэн тэднийхээ ингээд жишээ татж ярих боломж байгаа юу танд зөндөө байгаа. Олон тийм хүмүүстэй уулзаад явдаг. Надаас өндөр орлоготой хүмүүс ч хүртэл би болцсон байгаа. Нэг жишээ гэхээр нэг эмэгтэй яг тэр өөрхөн түүхийг ярьж байхад би бүр ингээд тогтолчихсон байхгүй. Юу гэхээр анх ингээд болорч ментортай уулзгаад зөндөө хүртэйсэн, бага орлоготой байсан. За тэгээд ментор зөвлөгөө аваад явсан чинь өнөөдөр өөрийгөө харсан чинь хувийн салонтой болцсон. Тэгээд өнгөрсөн сарын орлого маань нэг 6 сая гаруй 7 сая гаруйны орлоготой. Зүгээр энгийн нормал зүйл болоод явцсан. Хамгийн гол нь орлого өсгөөд нөлөөсөн зүйл нь юу гэхээр ерөөсөө өөрийгөө үнэлэх. Үнэлэмжээ дэвшүүлэх, өөртөө итгэлтэй болох. Энэ зүйлэл хүний амьдралыг өөрчилж авчирт юм байна гэд ярьж ирсэн. Тэгээ иймэрхүү жишээнүүд бол зөндөө тохиолддог. Энэ цэвэр хүний сэтгэлгээтэй холбоотой. Бас нөгөө л далд ухамсараараа хүн чадна өөртөө чадна гэж итгүүлж чадсан байна уу? Тийм. Гэхдээ өндөр орлого гол зорилго бол биш. Мэдээж гоё, сайхан юм баялаг гэдэг чинь тийм. Би өнөөдөр ингээд хувийн санхүүгийн тал дээр хүмүүстэй ажиллаж байхдаа нэг төрлийн хүмүүстэй айгу хатархдаг байхгүй. Ямар хүмүүс вэ гэхээр маш бага зардаар амьдраа сурсан хүмүүс. Хамгийн гоёдаг. Хамгийн даруухан амьдрал, хамгийн эгэл борхон гэж бид нар хэлдэг шүү дээ. Тийм шуналхгүй гэх юм уу? Материаллаг юмд ингээд янз бүрийн юмар хог навшоор ингээд гэрээд үргээд байдаггүй. Хин гэдгээ мэддэг, бага зардаар амьдарч чаддаг. Тийм хүмүүст санхүү эрхчлөлөг бүтээхэд асар өндөр боломж өгдөг байхгүй. Гэтэл бодит амьдрал дээр хүмүүсийн орлого бол өсдөг шүү дээ. Жилээс жил баагаар. Орлого өсгөр дагаа зардлуудаа бид нар өсгдөг. Би бол тийм төрлийн үргэлжлэлийн төрлийн юм байхгүй өөрөө. Нариунтай болоод ярьсан. Жишээлбэл баг өмнө хэрэглэжсэн нойлын цасаа хэрэглэгээ болоод бүр үнэтэйг авч хэрэгэл. Илүү өмнө иддэггүй байсан юмнуудаа идэж эхэлдэг ч юм уу тийм алдаа гаргаж ирсэн би сайхан бас олж хараад байгаа. Энэ миний алдаа юм. Ер нь их хүний алдаа юм. Орлого өслөө дагаа зардлаа өсгөждөг. Тэгэхээр амьдрал яг бах байдаг өмнөхөөрөө байгаа л гэсэн утгатай байхгүй тэр чинь хэдийгээр гоё юм шиг харагдаж байгаа ч гэсэн. Гэтэл бодит байдал дээр орлого бол өсчлээ. Ажимда нөгөө зардлаа яг хэрэндээ бариад ах юм байна. Яг даруухнараа өмнө нь хэм байснараа машинаас томруулах хэрэг алга, байраар томруулах хэрэг алга. Тэгээ энэ хоёрын зөрөө мөнгөөр хөрөнгө оруулалтаа хийгээд ах. Хизээ нэг өдөр нөх хөрөнгө оруулалт нь зорьсон зорилгодоо хүрэх үед за одоо мөрөөдлийн амьдралаа бүтээж болно шүү дээ. Дараа нь бодит амьдрал дээр хүмүүс тийхгүй. Яг байрын солиод хөрөнгө оруулалтаа хийхгүйгээр яг одоо тансаглаад эхэлчихэж байгаа хгүй лизинг аваад машина томруулаад байраа авахаар тэр нөө стресстэй мэдрэмж нь яг хэвэндээ л яваад идэв юм л. Тэгээ яадаг вэ гэхээр би тэр хүмүүст ямар зөвлөгөө өгдөг гэхээр та бол баян хүн, таны цалин өндөр. Гэхдээ та баян мэдрэмжгүй хүн. Мөнгөтэй гэхдээ ядуу мэдрэмжтэй хүн гэж би бас заадаг байхгүй юу? Би өөрөө ч бас тэр алдаа гаргаж явж байгаад. Одоо сүүлийн нэг жил хагасны хугацаанд яг ойлгоод илүү даруухан болоод, шуналгүй болоод, минималист болоод хөрөнгө оруулалтаа ахиухан хийх нөө зорилготой эрт хүрэх. Нөгөө өндөр цалинтай мөртлөө бас ингээд хөрөнгө оруулалт өндөр цалинтай тэгээд хуримтлал байхгүй тийм хүмүүс бас танд холбогдоод байна шүү дээ тий. Өндөр цалинтай тэрийн дагаад бүр зээл нэгсэж байгаа байхгүй. Ядвал тансаглчихж байгаа учраас. Бас л нөгөө бага цалинтай ч өртөө байдаг ингээд сэтгэлгээний их цалинтаас ч бүр их өртөө болсон. Тэр нөө сэтгэлгээний өөрчлөлт ирэхгүй болвол нөхцөлөл цалин орлогыг дагж бол өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр би бага орлоготой хань сайн зүйл шүү гэд бас эсэргээр нь бүр хэлжмээр байгаа. Гой зүйл. Даруухан амьдраас сурч. Яг бол таны даруухан амьдралын хэв маяг ирээдүйд таны баян болгоно. Наа чи их ховор идэг зүйл. Яг л нөө артын шунал авчраас шунал гэдэг чинь хэцүү шүү дээ тий. Шунал дундаа хүний идэг шунал хамгийн хэцүү байдаг гэд би уншижсэн Агнестийн гэгээ номноос тэгээ шуналаасаа ангижэр гэд. Одоо жишээлбэл би мацаг барьдаг байхгүй. 72 цагийн усан мацагч юм ингээ барьдаг. Тэгэд энэ чинь хэцүү шүү дээ. Тэг энэ чинь хамгийн хэцүү нэг байхгүй. Тэр мөнгө төгрөг нөгөө байр машины шунлаас илүү идэг шунал хамгийн хэцүү байдаг. Тий. Тэгэхээр ангижраарай шунлаас. Баярлалаа. Тэгээд
ярианы төгсгөл та одоо манай үзэгчдэд хандаж хэлэх үгээ хэлээч. За тий гой дуртай үгээ хэлээ. Бид нарт нөгөө 9 цагаан хүсэл гэдэг юм гайхамшигтай өв хөрөнгө үлдсэн юм билээ. Бид нар сайн мэдтгүүл одоо та сонсч байсан 9 цагаан хүсэл биелэх болтгоо гэдэг. Сонсч ирсэн. Гэтэ яг ямар 9 цагаан хүсэл нь 2 дугаар нь юу юм бэ? Тийм мэдгүй тий. Тэгэхээр 9 цагаан хүслийг бас хайгаад уншаад үзээрэй. Үнэхээр гоё эд одоо бид нарт үлдсэн баялаг гэж би боддог Чингис хаанаас. Тэгэхээр хамгийн ихнийх нь эрүүл энхийн хүсэл байдаг. Эрүүл гэдэг дээр би биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг энэ хоёр дээр ажиллаад явж байгаа. Тэгэхээр эрүүл энх байгаарай. Хоёр дахь нь эд баялаг хураахын хүсэл буюу санхүү хэрэгчлээнд хүрээрээ хүн болгон боломжтой. Энэ чинь бүр хоёр дахь хүсэл ахна шүү дээ. Заавал бүтээх ёстой. Хариуцлага. Бидний үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага. Жишээ нь санхүү хэрэгчлээ хүн ойлгосон өдрөөс эхлээд тэр өдөр нь өнөөдөр байгаасаа 10 жилийн дараа бүтээждэг байхгүй. Гэтэл өнөөдөр манай аав ээж хоёр маань 60 эдэн настай хүмүүс байна. 50 эдэн наснд нь над чиг хүн уулзсан ч болоосаа тий. Тэгэл өнөөдөр бүтээсэн байх байсан юм шүү дээ. Тэгэхэд бодит амьдрал дээр үгүй бараг тэтгэврийн зээлтэйгээр л явж байгаа байхгүй. Энэ талаар ерөөсөө сонирхоогүй учраас тэрнээс ш боломжгүй байсан үг л үгүй боломжтой байсан. Зүгээр итцэн эрхчлээг баг. Тэгэхээр хоёр дахь хүсэл бол ийм хүн болгонд байх ёстой зүйл шүү. Тэгээд гурав дахь хүсэл нь болохоор танин мэдэх хүсэл. Дандаа сурч хөгждөг байгаараа энэ гурыг биелүүлэхээр хүн биеэцдэг. Тэгээ үлдсэн 6 хүслийг би зөв өөрт нь үлдээ чи өөрөө судлаад хүн яавал гэрээцдэг, яавал төрөөцдөг ингээд яг энэ замаар амьдрал их эмгцэгцтэй яг нэр зүг байгаа байхгүй. Эрүүл мэндэ засна гэдэг чинь эрүүл хүн чинь юу ч бүтээн тий. Тэгээд мөнгө төрний асуудлаа шийдчихнэ гэдэг чинь тэр хүн бол одоо сурч хөгжөхөд асуудалгүй гэдэг. Надад их одоо уялдаатай санагддаг. Тэгэхээр энэ гурван хүслийг өрөөгөөд яриагаа өндөрлөё. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. Намайг урьсан их баярлалаа.